намайг Батбаярын их тамир гэдэг одоо 19 настай 20 өрнө. Тэгээд өсвөр спортоор одоо ирэхээ авах гэж байгаа. Спортоор хичээлээд одоо 12 дахь жилдээ болж байна. 2012 оноос хойш. Хамгийн анхандаа бол зүгээр сонирхлоор л орж исэн 2012 оноос хойш гэдэг нь. Тэгээ явж байгаа ингээд орхон ингээд ихсээр байгаа. Тэгээд за сүүлдээ ер нь тамирчин болгоод байгаа гэдэг. Тэр нь яг тэр үеийн гэх юм бол яг 2014 оноос хойш. 14 оны сүүл хараад юм. Тэгээд тэрнээс л яг нөгөө яг баяр сайхан багш шиг яг нөгөө мэрэгжлийн тамирчид бэлддэг бүлэгт нь орж хичээлж эхэлсэн. Хамгийн анх юм бол одоо хуучнаар төв бассейн байсан. Тэнд анх аав ани хоёртойгоо оржсэн. Тэгээд анх авахаас өмнө бол ер нь жоохон айцтай л байсан анх. Тэгээд оронгот нөгөө нэг юм төв бассейн хууч нэг юм модон амир том самар идэгс. Тэгээд эхэндээ бол орохоор бол тэрнээс ирсэн нэг салтгүй байсан. Тэгээд самбартаагаа л явж байсан. Тэгээд баг багаар явж байгаа. Арай дасаад ирэхээр айцны гайг болоод зорсон. Хамгийн анхны багш юм бол баяр сайхан багш гэдэг төв бассейн тэр үед ажилладаг байсан багш байгаа. Тэгээд баяр сайхан багш дээр 12 оноос хойш 16 он хүртэл бэлтгэлээд байсан. Тэгээд тэрнээс хойш одоо байгаа клубтэй бэлтгэлээж байгаа. Хамгийн анх ороход мэдэрчсэн мэдрэмж шиг юм бол нэг юм. Эсвэл би ингээл арзах юм бол шал өөр мэдрэгдээд ингээл одоо чил ингээл агаар дээр ингээл байж байгаа л гинт ингээл нойтон болол нороод ингээд яасан чинь орсон чинь ингээд бүх бие ингээд арай өөр мэдрэгдээд гар марны үзүрчихсэн юм. Арай л юм ондоос тэгээд тэр үед их гайхсан юм. Тэгээд арай өөр байсан цочирсан. Тэгээд аяндаа тэгээд хэдэн сарын дараа тэгээд дасаал тэгнүүтээ нөгөө өөрийн гац дээр ангот дээр усанд байдаг мэдрэмж ингээд мэдвэдээ твэрээ үлдээ. Тэгээд мэддэг болсон. Надад бол ер нь хурдан санагдсан. Эхлээд ингээд бассейн дээр самартай хүлээн ажиллагаа хийгээд явдаг байсан. Тэгээд дараа нь тусад нь ингээд одоо хөлн дундаа хөөс авч болж байгаа гарын ажиллагаа явдаг байсан. Тэгээд тэндээ нөгөө багш нар нөгөө нэг юусэн шууд сэлүүлдэг байсан. Тэгээд би ингээд амар ингээд чадах юм шиг санагдаад сэлжмэр гэдэг гэхдээ ингээд сэлүүлдэг. Нэг бол заавалч хөлөө ажиллагаа, эсвэл заавалч гарын ажиллагаа ингээд хийж явсаар байгаа. Тэгээд хэдэн сарын дараа юм бэ? 4 сарын дараа зөвшөөрөөд тэгээд сэлсэн. Эхэндээ бол ер нь бол хэцүү байсан. Ингээд юу болж байгааг нь ойлгохгүй ингээд нөгөө айгүй нөгөө амрал багтай ер нь бол ингээд сэлээл байж байгаа. Тэгээ тэр үед би нөгөө бас жоохон байсан. Тэр үед нөгөө клубын ах гişнэр бас зөндөө байдаг гэсэн. Анхны тэмцээн юм бол 2015 оны идэрчүүдийн улсын авраг гэж байгаа. Тэр нь болохоор насны ангилалтай байдаг. Тэр үед би 9-с 11 гэсэн ангилалд орчихсон. Тэр тэмцээн би ер нь ерөөсө бодог амжилттай гаргасан. Тэр чинь нөгөө дөнгөж клубд ороод удаагүй байсан. Тэгээд би яг 11 настай болж тараад тэгээд тэр наснда уралдаад 9 төрөлд орсноос би 5 алт авчихсан. Тэгээд тэн дээр би ер нь хэлээ баяртайс. Тэрсээ тэгж амжилт гаргах гэж юусэн юм. Ер нь өсвөр спорт гэх юм бол жилдээ 3-аас 4 тэмцээн ер нь тогтмол байна. Тэгэхээр хэрвээ за 3 гэж бодох юм бол 30-40 тэмцээн. 2019 оны ерөнхийлөгчийн цом тэмцээн болчихсон 12 сар. Тэр тэмцээн дээр хамгийн анх Монгол улсын рекорд шинжлэн тогтоожсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо Монгол улсын яг тийм цагийг үзүүлж байгаагүй өмнөх байсан цагийг илүү ингэ сайжруулсан юм. Тэр 200 м өрөө далсан хэлтэйсэн. Минут 59 байсан. 1 минут 59 секунд. Би болохоор 1 минут 56 секунд авч эхэлсэн. Тэгээд бас тэр тэмцээн дээр тамирчдын зэрэг цол байдаг шүү. Тэр үед би спортын мастер байсан. Тэгээд тэр тэмцээн дээр олон улсын хэмжээний мастрын цаг
болцтыг хангаад тийм хамгийн анхны тэмцээн гэх юм бол 2018 онд юу руу явсан. Ирхүү рүү явсан. Нөгөө Орос руу. Тэр нөгөө нэг Сибирийн цом гэдэг тэмцээн тэгээд тэр нөгөө Оросын Ирхүү хаваараар бас нөгөө нэг ер нь ингээд тэр хавийнх нь ингээд бүгд ирж оролцдог нэлээд том тэмцээн болж таарсан. Тэгээ ер нь ингээд иргэн тойронд ингээд ер нь дандаа ингээд нөгөө гадны хүмүүс ингээд нөгөө нэг хоорондоо ярьж байгааг нь ойлгохгүй тэгээд цаа нөгөө нэг шүүгч мөгчд тэр нь бас ингээд ярьж байгааг нь ойлгохгүй ер нь нэг жоох юм дотроо юм жоох айцтай байсан ингээд сандралтай гэх юм уу яана ингээд бороо гараад амдурчих үү тэгээ тэр тэмцээн дээр ерөөсөө төсөөлөгөө байсан би 50 м мэлхээс ил 100 м мэлхээс ил дээр хөрөл медаль авчихсан. Тэрийг би гараа гарч дуусчаад юм ерөөсөө аавна гэж бодоогүй тэгээд ягаар ингээд юм хилдээл баг буудлуугаа буцаа явах гэжсэн чинь гин маа багш гаргаж энэ дээр ингээд оноо нийлээд баг медаль ингээд авчих юм шиг байна. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн ингээд хүлээгээ байж игээ. Тэгээд тэр үе яг хүлээгээ байж хата ингээд энэ байна. Баяртай байсан. Анхны гадаад тэмцээн тэгээд ингээд бас медаль авах шанстай болсон. Тэгэхээр шантарсан юм бол 9-р анги төгсөөл байхдаа тэр үе тарин нэг спортоор өргөжлүүлж авах эсвэл бүрмс нэг хичээлдээ анхаарал одоо байгаа сургуулиасаа ингээд шилжээд мэрэгжилтэд анхаарсан сургууль руу орох гэж тэр үе нэлээд хүнд байсан шийдвэр гаргахад тэгээд байж байгаа л ингээд хүмүүстэй ярилцаад аав ээжтэй ярилцаад хүмүүстэй ярилцаад би бас өөрөө яг дотроо яг яамаар байгаа нэлээд бодсон. Тэгэл тэр үе чинь тэгэл тэр чинь нөгөө амар олон сарын хугацаатай ингээд бодож ирсэн болохоор тэгээ тэр үеийн бэлтгэл ингээд жоох хэцүүдэл сэтгэл санаагаар унаад тэгээ тех тусам ингээд сэтгэл зүйн ингээд муураад багасаад тэгээд нөгөө сүултээ ингээд жоохон спорт шантаж исэн. Тэгээд цаашдаа хөгжлүүлээд юм хэрэг байгаа юу. Тэр үйл юм да. Тэр үед бол тэр үедээ би эцсийн зорилго бол олимпиад оролцсон. Гэхдээ тухайн үед яг бодож ирсэн бодтой гэх юм бол дэлхийн арга шалгалт хэмжээнд оролцож үзье гэсэн зорилготой байсан. Тэр нь бас нэг миний хувьд бол надад тэр үед нэг боломжгүй санагдаагүй. Тэгээд цаашдаа нэг 2-3 жил ингээд хичээл явчихад ер нь бол би явчихнаа гэсэн итгэлтэй байсан. Тэгсэн бол би одоо сургуулаа юмсан ингээд сургуулаа төгсөөд өргөжлөлөө шууд сургуультаа ороод энэ мэргэжлээ эзэмшээд явж байсан. Тухайн үед тэр гаргасаад дэлхийн аврагт оролцсон олимпиад гаргасан гэсэн шийдвэр нь амархан биш мэдээд хэцүү байсан учраас би нөгөө илүү хичээх хэрэгтэй гэдгээ би өөрөө хинээс ч илүү мэдчихсэн. Тэгэхгүй бол энэ бүтэхгүй боломжгүй зүйл. Тэгээд нэгэнт ингээд өөрөө хон хүслээр энэ шийдвэрээ гаргасан учраас тэгээд хэрвээ амжилтанд хүрч чадахгүй бол би мэдээж өөртөө гомдно өөртөө уур гэх юм уу. Тийм учраас тэгэхгүй тул тэгэхээр энэ шахаж ирнэ хийц. Тэрний дараа бол за Оросд 19 онд би залуучууд дэлхийн аварт орчихсон. Тэгээд нөгөө нэг 2021 онд дууссан нөгөө тийм ковид гэдэг. Тэгээд энэ бол гадшаад шоуг. Тэгээд 21 оны сүүлд би ингэж яваад зүгээр ингэж хэлээ явчих юм. Зүгээр тоог нь хэлчих. Тэгвэл нэг 5 доллар. Тэр нь бол нэг 10 байгаа 12 3 тий. Хиндэ их юм бол одоо баг багтаа гэсэн үг шүү дээ. Гадаадны тэмцээн ер нь тэмцээнд авахдаа аль болох ингээд 50 байхыг юм хичээд байсан. Тэгэхгүй бол нөгөө туршлага баг болохоор
илүү сандах ингээд бодоод илүү ингээд бодох тусам ингээд жоохон алдаа гарах магадлал нь энэ бол жоохон хүмүүс их байдаг. Тийм учраас би аль болох өөртөө таамаглахгүйгээр сайн оролцсон бол сайн байна, муу оролцсон бол нэг одоо харамсаад байх юм байхгүй өшөө бэлтгэлээ за тарихаа сайн орно гэсэн нэг тиймэрхүү бодолтой байдагсан. Одоо харин сүүлийн үед гэх юм бол яг ингээд алдаа гаргаж болохгүй, тийм алдаа гаргаж болохгүй тийм бүгд юм хийж байгаа. Тэр бүгдийг ингээд сайн бодоод тэрийг хэрэгжүүлээд энэ жоо өөртөө дарамт өгсөн нь одоогийн миний хувьд бол арай илүү үр дүнтэй болцсон. Өмнө хийжсэн яг 23 оны 2 сараас тэгээд Таиланд руу очиж бэлтгэлээсэн. Тэгээд тэр үед яг ингэж бэлтгэлийн хөлбөр нь нэг иймэрхүү яг өдөрт 2 сэлээд тэгээд нэг хөөрэ бэлтгэл хийдэг. Тийм хөл зочтой байдагсан. Тэгээд тэндээ тэгж бэлж жагаад би жил гарan болоод ирээд тэгээд тэмцээний өмнө учраас аль болох бэлтгэлийн орныг солихгүйгээд ер нь л төстэй маягаар Монголда хийж байгаа хичээж байгаа. Таиланд хийжсэн энд хийжсэн ялгаах юм бол хамгийн том ялгаа гэх юм бол бассейн арай өөр ч гэсэн тэгээд болгоод бэлтгэлээ ингээд бацаагаа тий. Одоо жишээлбэл 100 м өвөр дээр 50 м-ийн бассейн нэг л эвлэх гэхгүй тэгээд явж байна. Одоо 25 жишээл ингээд 4 эвлэлт хийдэг ч юм уу. Аль болох энэ 50 м-д явж байгаа юм шиг өөрөө дотроо төсөөлөл. Ер нь бол Таиланд би бол өнгөрсөн 2 сараас Таиланд өдөө хүсэл нь өөрөө зарлаа гараад ээж аваасаа тэгээд энэ санхүү тал дээр ямар нэг нэмждэг байл үзүүлэх улсаас миний яг энэ спортын төлөө хүсэж байгаа юм. Монгол төсөөл Марсын нөгөө 50 м-ийн яг стандарт бассейн заа нэг 2-3 орч ингэж жоохон хол газар юм шиг байдаг. Тэр ер нь бол гэртээ нэр нойрхон байх юм хүмүүс их юм. Хоёр дахь гэх юм бол тасалжуулагч нарын хувьд гэх юм бол улсаас гадаадын нэг мондөг тамирчдыг ингээд авчираад ингээд хичээл заалгаад тэр мөрийн зохицуулаад зардлын ингээд даагаад тийм байгаасаа гэж хүсэж байна. Жишээ 3 дугаарт гэх юм бол одоо ингээд 10 жилийн сургуулиуд ер нь бол биеийн тамирын хичээл гэдэг шиг. Тэрэндээ заавалчгүй юм спортын бассейн хичээл гэж оруулах юм бол хүмүүс энэ спортын илүү хөгжинэ гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол за Улаанбаатар улсад за 3 сая хүн байлаа гэж бодож. Тэгэл бассейн дөөрөө сонирхож орж байгаа нь цөөхөн. Тэгээд тэр нөгөө одоо жишээл орж байгаа цөөхөн тоон нэмэгдчих юм бол тэр дундаас юм аяастай хүмүүс юм ингээд одоо хэдий усан спорт аяастай ч гэсэн тэрийг ингээд олж нээж илүүлээгүй ингээд өнгөрөөцсөн хүмүүс бол зөндөө байгаа гэж би боддог. Тийм харамсалтай явдал гарахгүй тул ер нь баг хүүхд болгон ингээд хичээлж үзээд өөрийгөө ингээд хэр юм байна гэдгийг ер нь мэдсэн байгаасай л гэж байна. Яг тэр ярилцлагыг өгдөг жил тэрний өнгөрсөн жилээс эхлээд тэр жил болохоор нөгөө бэлтгэлээ илүү хийж үзье гэдэг нөгөө сэлтэрээ явъя гэж сонгоцсон байсан учраас нөгөө бэлтгэлээ нөгөө амар чанга илүү ийсэн. Тэгээд яг тэр үеэс эхлээд миний амжилтаас нэлээд хордостой ингээд өсч эхлээд би ингээд зогсохгүй яг энэ ирчээрээ үргэлжлүүлээд ингээд явах юм бол миний зүгээр магадлалаар ингээд яг 2024 он гэхэд ер нь Монголдо 8 болсон. Тэгээд олимпиад ер нь явж чаднаа гэсэн бодол төрсөн итгэлтэй байсан. За ямар ч гэсэн би одоо олимпиад дуусгаад одоо би олимпиад орж дуусаад ямар ч гэсэн их сургуульд ороод мэргэжилтэд бас хажуугаар эзэмшиж бодож байгаа. Тэгээд тэрний хажуугаар бас ихтэй хаяхгүй ингээд хичээлж жагаад өөрийгөө тэгээд цаг зав хэр гарах нь. Тэр үед яг их сургуулийн хажуугаар би сэлээд ингээд уралдаад явж байхдаа яг өөрийнхөө чих хязгаарыг хэлэх нь бол би харна гэж бодож байгаа. Тэгэхээр тэр үед 28 он гэхэд бол арай төгсөөгүй байхах. Гэтэ хажуугаар нэг хичээлээ явж байхдаа ч гэсэн бэлтгэлээ одоогийнх шиг бол сайн базаахгүй. Гэтэ тухайн үед
яг ямар хөө байх нь нэг одоо улсдаа нэг номер нэг одоо хэвээрээ байх уугүй гэдэг нь тэгэхгүй. Тэгээд би ямар ч гэсэн оролцох гэж аль болох үзэх хичээл. Тэгээд зөвсөх бол маа гэр бүл байгаа ээж аав тэгээд дээрээ том ихтэй. Энэ гуравтаа тэгээд багаас нь ингээд намайг зөв дэмжиж гисэн. Би бас хичээсээ бас ингээд мэдгүй юм ингээд бас сэлдэг учраас тэгэл анхандаа ингээд суралцаад ингээд мэдгүй чадахгүй юм ингээд туслаад дэмжээл намайг ерөөсөө муу амжилт гаргалаа гэж ерөөсөө зэмлж үзэж байгаагүй. Тэгээд надад намайг дэмждэг учраас тэг дэмжигт баярлаа. Тэгээд дараа нь юм бол клубын багштаас авчуулагчнаар тэгээд найзуудаа бас ингээд үүс дэмждэг. Тэгээд тэр дэмждэг хүмүүстэй гэж тэгээд баярлаа. Одоо би зорилготой өрөөд олимпиадаа орох гэж байна. Тэгээд дэмжиж одоо энэ мөч хүртэл ингээд дэмжиж ирсэн. Намаа над итгээд ингээд дэмжижсэн байлаа. Шидэг цаан чанар гэх юм бол миний хаанаас олж ирсэн бэ гэх юм бол би зүгээр ээжээсээ л яг ээжигээ ингээд хараад ингээд үлгэр дуурайл аваад тэгэл тийм зан чанартай болсон гэж бодож байна. Ээж амар хичээнгүй байнга ажиллаж идэг. Тэгэл харахаар бас би ингээд зүгээр яваад иж болохгүй юм байна. Бэлтгэлээ яссан. Тийм хөл